За аргачлал бүлгийн бичлэг А6. Ханшийн хөдөлгөөнд өөрийгөө удирдуул гэсэн ийм сэдвээр өнөөдөр ярина. За хинч ханшийг ганцаараа удирдан залж чадахгүй. Тэгэхээр түүний хөдөлгөөнийг дагах нь хамгийн зөв алхам юм аа гэж. Тэгэхээр Джоны Максны шүлгэндээ гардаг те богоны нэг дугуй эсрэг ирэх гэж оролдвол юу болох вэ гэж те. Тэгэхээр мэдээж эвдрээд өдөр хаягдан те. Тэрнтэй адилхан биднээс ханш хаашаа хөдөлж байна. Биднээс тэр зөвхөн хөдлөх ёстой. Тэрнээс ханшийг биднээс өөрийн хүснээр хөдлөж чадахгүй шүү дээ. Чаддаг байсан бол бүгд л мондог арилжаа хийж явах ёстой тий. За. Гэхдээ энэ ханшийг хөдлөгдөг тийм таваршууд бол байгаа тий. Тийм хүчин бол байгаа. Биднээс маркет макрод гэж нэрлэдэг тий. Тэгээ арилжааны амжилт бол маркет макродтай хөл гараа нийлүүлэхийн явдал гэж биднээс яриад байдаг тий. Тэгэхээр биднээстэй хөл гараа нийлүүлэх нь амжилтын үндэс. Ханш яаж хөдөлж байна? Тэрэнд өөрийгөө захируул гэсэн. За ханшийн хөдөлгөөн гэдэг бол зах зээлийг хөдөлгөж чадах томчуудын мөрч гэж ярьдаг. Тэгэхээр биднээс арилжааны оролтоо үзсэн арилжааны боломж гэдэг маань одоо харанхуй өрөөнд орж ирээд гэрэл асаахт ингээд мэлсгэ астах шиг гинт ингээд гараад ирдэг үү тий. Арилжааны оролт гарч ирэхээ өмнө нэлээд хэд хэдэн шат дамжлагуудыг дамждаггийг биднээс мэднэ тий. Тэр маань юу болоод байна вэ гэхлээрээс ханшийг хөдөлгөж чаддаг маркет макрод маань тим хэмжээний бэлтгэл ажил хийгээд байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр тэр нь бол юу вэ гэхээр биднээс тэднээсээ өгч байгаа одоо мөр тий. Биднээс юунд бэлдээд байна? Юу болох магадлал өндөр болоод энэний дараа гэдгийг биднээс ханшийн хөдөлгөөнөө хараад мэдчих яах нь ш. Тэгээд өөрсдийнхөө үйлдэлийг тэрэнд захируулж яах нь ш тий. Тэгээд явна гэсэн үг. За. Цаашаа явъя. За биднээс томчуул гэж яриад байгаа. За томчуул гэдэг маань ер нь энэ 10 санхүүгийн том акулууд байна да. Яг боссуудын нүүр царай бол нэг иймэрхүү боссууд байх юм байна. За энэ боссууд маань яагаад босс болчихсон бэ гэхлээрээс эднээс бол нийтдээ Forex зах зээл дээр хэрэглэж байгаа мөнгөний 72.8%-ийг контролдож байгаа хүмүүс. Үлдсэн бүх нөхдүүд энэ 27.2% нөхдүүд энэ 27.2-т нь мань мэтээс өсвөлээд багтаж байгаа тийм үү. За яагаад биднээс маань ийм том контролтой болцсон юм бэ гэхээр 2008 оны 9 сард дэлхийг хамарсан эдийн засгийн томоохон хямрал болсон тий. Тэр хямрал бол хувьцааны зах зээлд маш том цохилт болж орж ирсэн. Тэгэхээр эднээс хувьцааны зах зээлээс мөнгө татаж оруулж болох том зах зээл нь бол Forex гэсэн. Тэгээд Forex руу эднээс оруулж ирсэн. За энэ нөхдүүд маань хэдийгээр ханшийг удирдаад чартыг зураад ингээд явдаг чиглэлээ гэсэн ханшийг бол өөрсдийн хүссэн зоргоор олж хөдөлгдөг тийм ээ. Ер нь бол ханшийг хэн хөдөлгдөг ингэвэл энэ 7 тэрбум хүн хөдөлгдөг шүү дээ тий. Энэ нөхдүүдэд ямар том даваа тал байна вэ гэхээр энэ 7 тэрбум хүний худалдаж авъя заръя гэж байгаа бүх захиалгууд явсаар энэ нөхдүүдэд очиж багцлагдаж байгаа шүү дээ. Энэ банкудад очиж багцлагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр эднээс аль ханшин дээр хаашаа илүү захиалга юу гэдгийг мэдж байгаагаараа тэрийг нийлүүлж оруулж байгаагаараа маш том давуу талтай байхгүй. Тэгэхээр тэрнийхээ хажуугаар эднээс өөрсдийн бизнесээ хийж болно. Бидний тийм мэдээлэл бол байхгүй. Тиймээс бид чартны хөдөлгөөнийг биднээс энэ томчуудын хөдөлгөөнийг хараад тэрэнд өөрсдийнхөө хийж байгаа үйлдэлийг хуйлбуулад явах ёстой. За ханшийн хөдөлгөөн бидэнд тодорхой мессеж илгээж байдаг. Бидний үүрэг бол түүнийг ойлгоод дагаж мөрдөх явдал юм. Тэгэхээр ханш маань хөдлөөд явахдаа тэгээ бидэнд юм хэлж өгөө л гэдэг. Тэгэхээр биднээс тэрийн
цагт нь болгож аваад цагт нь хүлээж аваад тэгээд дараагийн үйлдэлийг биднээс бол таамаглах тийм бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ бол яаж арилжаа хийх үү, баа юу, сэл үү, яах вэ, ийх үү гэх олон мянган асуулт байдаг боловч эцсийн эцэст бол чарт биднүүсийг өдөртдөг байхгүй юу? Бид нэг юм бодоод тий нойргоо хонж бодоод олуулаа нийлээд бид юу хийж чадах вэ? Тэрийг таанч сайн ойлгож байгаа даа. Бид юу хийж чадах вэ? Ганцхан биднээс энд юу болж ийн гэдгийг хараад энэний дараа юу болж магадгүй гэдэг юмд л биднээс бэлтгэж биднээс энэ чартанд л өөрсдийг өдөртүүлж явах хэрэгтэй байхгүй юу? Тэр нь биднээс сэтгэл зүйд ч маш хөнгөн байх болно. Яг цаашаа явъя. За ямар мессежүүд биднээс өгөх вэ гэхээр стоп лосс хаана тавихыг хэлж өгнө. Тэгээд арилжаагаа яаж марлахын гэдгийг бас хэлж өгнө тий. Зарим нэг пост энэ төр Facebook энэ төр байж хэлдэг тий. Стоп лосс хааны энэ төр гэл. Чарт өөрөө биднээс бүгдийг хэлээд өгдөг. За мөн таргатаа хаана тавих юм тэрийг бас хэлээд өгдөг. Тэгэхээр таргатаа хаана тавих юм, стоп лоссоо хаана тавих юм гэдэг дээр за нэгдүгээрт нь өмнөх high эсвэл low биднээс high, low, support, resistance, supply, demand ингээд яриад байгаа. Эднээс маань үндсэндээ нэг агаар нэг ойролцоо зүйлүүд шүү дээ тий. Гэтэл ханшуул нэг low хийсэн эсвэл нэг high хийсэн гэдэг маань тэр чинь цаанаа юм агуулж явах нь шүү дээ тий. Тэр чинь цаанаа нэг юм агуулж явах нь шүү дээ. Биднээс support resistance болж байгааг, resistance support болж байгааг биднээс харсан шүү дээ. Тэгэхээр тэр чинь цаанаа нэг юм хилчгэл яваад өгч байгаа байхгүй юу. За хоёрдугаарт нь Fibonacci шатлалууд тийм үү. Ханш нэг орой хийлээ, нэг ёроол хийлээ. Бидэнд юу гэж хэлж байгаа юм тэр чинь те. Чи нэг Fibonacci датаад үзээч л гэсэн үг. Тэр Fibonacci датахаар биднээс ямар шатлалууд өгдгийг биднээс мэднэ те. За гуравдугаарт нь target profit-д суурилсан нэгийг харьцах нэг, эсвэл хоёрыг харьцах нэг, эсвэл гурвыг харьцах нэг гэсэн байдлаар stop loss-оо тодорхойлж болно. За дөрөвдүгээрт нь бидэнд volatility based stop loss гэсэн индикатор байгаа. Тэр индикаторыг биднээс ашиглаж болно. За 5 дугаарт нь биднээс moving average-аар бас шахаж болно. За үүнээс цааш аргууд бий юу гэвэл бас бий. Гэхдээ ер нь бол хангалттай тийм ээ. За энд бол биднээс target ярьж байна, stop loss ярьж байна. Яг л энэний өмнө биднээс арилжааны оролтыг бас яатсан тий үздсэн байгаа учраас үздсэн одоо биднээс дадлага хийгээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг арилжаанд хизээ орохын, хаашаа орохын гэдгийг бас чарт хэлж өгч байгаа шүү дээ. Тэрнээс бид мэдэхгүй тий. Хизээ яг тэр оролт гарахыг биднээс мэдэхгүй шүү дээ. Бид нар чартаа хараад хүлээгээ сууж идэг тий. Тэгэл яг энэ зэг дээр л ор гэдэг юмыг өгдөг тийм ээ. За. Цаашаа явъя. За хэд анхаарах зүйл байгаа. За нэгдүгээрт нь ер нь нэг хол гүйлг нь олон пип аавн том ашиг хийн гэж бодох биш. Тухайн арилжааны оролтон дээр тооцсон газраар таргетаа зохиолоод гаргах хэрэгтэй гэж. Энэ бол хамгийн зөв алхам. Арилжаа нэгтэй хаан чи таргетаа байна гэж тооцсон. Ханч тэр чи өөрөө таргет чинь зохиол гарсан бол тэгэл гарах заяа. Тэрнээс нэх олон пип гүйлгэнэ гэж бодоод хэрэг байхгүй. За хоёрдугаарт нь анхаарах зүйл нь бол за зарим тохиолдолд гэж байна. Таргет өнгөрөө зөндөө сайхан гүйх үе бий. Арилжаанда байсан бол тэдийг хийх байж гэдэл жаахан харамсалтай юм шиг тий. За ийм юм үүснэ битгий тоогоорой гэж байна. Үнэхээр хол гүйж байгаа бол биднээс дахиад оролт дахиад боломжийг авчирч байна. Харин тэрийг алдахгүй байхыг хичээх хэрэгтэй гэж. Хөдөлгөөн бүрийг дуустал нь хамаг PP-г нь хамна гэж тэмцэх бол хамгийн утгагүй зүйл. Ханш 130 PP хөдлөлөө гэж бодоход 130 PP-ний ашиг хийн ч юм уу 120 PP-ний ашиг хийн 110 PP-ний ашиг хийн гэж улаарах тэмцэх дээр бол тийм зөв зүйл бол биш. Харин тэр хооронд биднээс гарсан ганц арилжааны боломжн дээр нь биднээс ганц амжилттай арилжаа хийцэн бол тэгэл тэр хөдөлгөөнөөс биднээс авах юм авцсан л гэсэн үг. За цаашаа явъя. За саяны ярьсан зүйлүүдийг
чартан дээр хэвлээ яри. За тэрний өмнө би нэг товчхон тэмдэглэл хийгээд авчий гэж бодож байна. Мартахгүй тулд. За нэгдүгээрт нь айлоо юм байна. Хоёрдугаарт нь фибо юм байна. Гуравдугаарт нь target profit 1 2 1 гэсэн юм байна. За цаашаа. За чарт руу очоод. За юуны өмнө нь бол тэр өмнөх яг ийм юу гаргаж ирээд. За юуны өмнө бол тэр high low гэдэг тий. Тэгэхээр биднээс за миний юу хаавна вэ? За чинь өмнөх high low гэдэг тий. За биднээс жишээлх юм бол за ханш ийм хөдөлгөөн хийгээд биднээс 1 2 3-ыг хийгээд ханш дээш явсан гэж бодъё. Тэгэхээр энд нэг ярал хийсэн бай таараа тийм үү? Энд тий. Тэгэхээр биднээс нөгөө савлгааны дараал мараалгээ ярьж байхад бол энэ бол савлгаа, энэ бол pull back гэж хэлсэн тий. Тэгэхээр pull back савлгаанаас богинохон байх хэрэгтэй гэсэн. Урт болчихвол болохгүй гэсэн. Тэгэхээр биднээсийн хамгийн эцсийн stop loss бол энэ ярал дээр байгаа байхгүй тий. Биднээс buy trade хийсэн гэж үзэх юм бол энэ ярал дээр байгаа байхгүй. Гэтэл бол хаа нэгтээ энэ урд нэг юм оройч бас байж болно шүү дээ тий. Энэ ханш маань одоо ингэж унж орж ирсэн тэгээд ингэсэн одоо яасан ч үдгийг энэ урд ингээд нэг юм орой байж болно шүү дээ тий. А тэгвэл магадгүй тэр оройч нь бас бидэнд ямар нөгөө мессеж вэ гэхлээрээс эргээд өсөхдөө би энэ хүрэх шүү гэсэн л мессеж байхгүй тий. Тэгэхээр биднээс магадгүй энэ хавьд арилжаанд орохдоо buy trade учраас өмнөх low дээр stop loss-о тавиад өмнөх high дээр target-а тавьж болох байхгүй. За ийм нэг боломж яж болно тий. Тэгээд танаас сэл тал руу нь бол танаас ойлгож байгаа тий. Сэл тал руу бол одоо энийг за одоо энийг ингээ батчих. Энийгээ сэл тий. Ингэж унж орж ирээд pull back хийгээд тэгээ сэл орсон бол биднээс энд сэл хийхдээ stop loss нь өмнөх high дээр тэгээ энэний өмнө нэг ярал авах нь шүү дээ тий. Тэн дээр нь биднээс таргетаа тавьж болох байсан жишээтэй. За ийм байж болохгүй л болно. Заг за тэгээ хэдүүлээ. За энэ бол нүсийн арилжааны chart. За Fibonacci шатлалууд гэдэг байна. Тэгэхээр за биднээс бол зөндөө ийм жишээ үзсэн. За одоо чинь энэ боломжн дээр байна те. Биднээс Fibonacci татах боломж байна те. Ингээд за жоохон дамруулчих. За ингээд Fibonacci татсан 1 2 3 За тэгэхээр ерөөсөө биднес ч нэг чарт биднес чидэд байгаа мессежний тухай юм яриад байгаа шүү дээ тий. За тэгэхээр энэ хоёр ойрхон босоод зураас чинь тий. Тэгвэл биднес юу гэж мэдэх вэ? Энэ бол өдрийн нээлт тийм үү? Наашаа зурчлаа. Ханш бай зоонд байна тий. Ханш бай зоонд байгаад байна гэдэг чинь биднес бас нэг юм хэлж л байгаа шүү дээ тийм ээ. Энэ өдөр тончууд энэ ханшиг бай тал руу гэж харж байна л гэсэн ойлгоч. Тийм мессеж. Тэгэхээр тэгээд ойлгож хэрэгтэй. А тэгээд тодорхой хэмжээний хөдөлгөөн гаргалаа шүү дээ, тийм.
Энэ чинь бол биднээс өмнө үзчихсэн нэг pullback савлгааны дараа дээшээ хөдөлгөөн гарах магадлалыг хийж байна л гэсэн үг шүү дээ. Найзууд бэлтгэл хийж байна л гэсэн үг. Дараа нь pullback маань орж ирлээ те. Тэгэхээр энэ оройг хийгээд энэ ёроолыг хийхдээ биднээсийг энэ дээр нэг FIBO татчих өгшөн л гэж байгаа байхгүй те. Тэгэхээр биднээс FIBO-го татчих байгаа байхгүй. Тэгээд энэ оройг хийгээд өгтөө нэг өгшөн нэг тэрийн жоохон татчих л гэж байгаа байхгүй тийм ээ. Тэгсэн л үг шүү дээ ерөөсөө. Биднээс л тэгж ойлгоод яг тэгэл энэ хэлж байгаа юм хийгээд яваад байгаа хүмүүс аахгүй. Тэрнээс биднээс өөрсдөө нэг бодож олоод нэг мундаг хийгээд байгаа юм биш шүү дээ. Чартныхаа хөдөлгөөнийг хараад тэгэл энэ хаанаа байна? Энэ ёроол энэ орой хоёр юу хэлж байгаа? FIBO татчихж. Энд 1 2 3 гэд энэ орой өгч байгаа юу хэлж байгаа? Тэрийн татчихж тэ. Тэгээ мөн аврижууд маань биднээс дээшээ тренд хүчтэй хэвээрээ байгаа шүү гэдгийг хэлж өгөөлээ те. Хүнээс асуухан хэрэг байхгүй те. Чартаа хараад ойлгомжтой байгаа байхгүй те. За тэгэл арилжааны оролт маань одоо энэ зэг дээр ч юм уу. Энэ зэг дээр ч юм уу гарч ирнэ тийм үү. За stop loss тавихтаа өмнөх лоу гэдэг маань юм те. Өмнөх энэ лоу дээр тавьж болно. Тэгээд одоо нэг өмнөх хай дээр энд бол ингээ ойр бол хай харагдахгүй байна. Хай харагдахгүй байна гэдэг бол бас сайн хэрэг шүү дээ. Яг л дэшээ явна л гэсэн үг. За тэгээд Fibonacci ашиглаад тавих дараа энэ ёроолын яг энэ доор нэг шатлал байж штэ тий. Одоо энэ 38.2 гэсэн шатлал тий. Энэ шатлалын ялгууд доор stop loss-о тавиарай гэж хэлж байгаа байхгүй юу? Таргетын хувьд бол 127.1 энэ бол нэгдүгээр таргет, хоёрдугаар таргет нь 161.8 тий. Ийм хоёр таргетыг. Тэгээд ийм нэг stop loss-ыг биднээс ийм хугацааны өмнө хэлж өгсөн шүү дээ. Энэ оройг хийхдээ л хэлээд өгсөн. Гагцгүй энэ байх юм уу? Энээс өшөө доошоо яваад байх юм уу гэхээр гэдгийг чарт бас өөрөө хэлж өгч байгаа. За ямар үйл дээр ингэж өөрөө хэлээд өгч гэхлээрээс биднээс мэднэ те мөн аврижтайгаа уулзлаа гэдэг чинь нэгдүгээр хэрэг. Хоёрдугаарт нь энэ трендийг эвдэнэ гэдэг бол за одоо энэ ёроол маань муу юм байна те. Тэгэхээр энэний доотлын Fibonacci шатлал таргетын хувьд бол 127.4 юм уу 161.8 байх юм байна. За ингээд ханш маань өөрөө хэлээд өгчөө те Fibonacci татснаар одоо чинь хэдлээ ингэж л да энэ дээр ингээд нэг шугам татчих л да те тэгээ энд Fibonacci татаагүй гэж бодъё л да тэгэх юм бол чи энд арилжаа орноо тэгээд таргет чинь 1.45-25 байна гэж хэлсэн бол чи гайх штэ те хин нэг хүндээ хэлвэл яагаад гэдэг асуулт гарна штэ гэтэл одоо бол тийм асуулт байхгүй яагаад гэвэл энэ чи өөрөө хэлээд өгсөн штэ. За Fibonacci шатлалын хувьд бол за иймэрхүү юмнууд байх юм байна тий. За бас нэг хэлсэн зүйл бол магадгүй таанаас шинэ зүйл мэт санагдаж байгаа зүйл бол тэр target profit суурилсан гэдэг нэг тий. Нэгийг харьцах нэгийг харьцах 3 муу гэдэг нэг тийм юм хэлчихлээ. За тэгэхээр энэ чи хэдүүлээ энийг зурчих энэ трендийг зурчих арилжаанд биднээсээ орсон чигийг тэгээд тооцчих. Тэгээд биднээс target profit-ыг ихлээр тооцсон гэж бодъё. Магадгүй чи target profit чи за 127-оор тооцсон гэж бодъё те. За энэ маань юу хэлж байгаа юм бэ гэхлээрээс чи ихлээд target-а хэдэн pip байна гэдгийг тооцчих ихлээд. Одоо ингээд энэ нөхцөл маань ингээд бүрдээл байгаа шүү дээ те. Тэгэл явж байхдаа чи за энэ хавьд арилжаа нээж магадгүй юм байна. Тэгвэл миний таргет тэнд юм байна. За 47 pip байна те. За 47 pip-ын дээр чи нэгээр тавина гэх юм бол чиний stop loss 47 pip л байхгүй юу? Чиний таргет 47 pip. За би 2 нэгээрээ бариулна гэх юм бол чиний таргет чинь 47 pip юм бол чиний stop loss чинь 23 pip үү те. Тэгвэл чиний stop loss доошоо 23 pip. Энэ үед.
3.58 гэх юм бол чи 47 pp 3 цоохоор чинь хэд болж байна вэ те 30 гэдэг маань 10 15 цаа те энэ хавцаа. Тэгэхээр санааг бол ойлгоо те. Эхлээд таргетаа яг хатуу тогтцоод тэгээд хэдийн хацаатай арилжаанд орохын тэрэндээ хуваагаал стоп лоссоо дээр дорн таард тавьчих жоо байхгүй. Яг л би оролтон дээр ярьжсэн танаас олон жишээн дээр одоо ингээ харлаа те. Хэрвээ үнэхээр хангалттай пул баг хийсэн бол одоо чинь энэ арилжааны оролтны дараа ханш хаашаа явж зөвхөн дээш л явлаа ш. Доош огт явсангүй ш. Энд чи биднээс ямар хэмжээний стоп лосс тавьсан байхад болохоор байл ш. Тийм ээ. Тийм учраас эхлээд таргетаа тодорхойлцоод тэгээд тэрийг 2 дугаагаад 23 pp юм байна. Тэгэхэд энэ доорх юм шүү дээ. Энэ бол хангалттай стоп лосс байгаа шүү дээ. За ийм байдлаар таргетаасаа үүдээд стоп лоссоо гаргаад тавьчих болно гэсэн үг. За ийм нэг боломж бол бас бий. За тэр юуг бол би таанаас хэлээд яхад нөгөө стоп лосс индикатор бол өөртөө мэдчихэж байгаа шүү дээ. Стоп лосс индикатор бол өөртөө мэдчихэж байгаа. Энэ индикатор гаргаж ирээд нэг харин 2 5 болгоод тэгээд нөгөө энэ цэгүүд маань гараад ирнэ. Тэгээд арилжаанд орчлоо, стоп лоссоо энэ тавьчлаа, ханшгүүлээ. Тэгээ энэ цэгүүдэд дагуулад ингээд явуулаад энэ тэ хөөгд ийн гэсэн үг. Тэгэхээр түрүү хэлжсэн зарим арилжаа бол хол гүйдэг гэх. Тэгэхээр арилжаа нээх үедээ танаас хэрвээ хол гүйж магадгүй би энийг гүйлгэнэ гэж үзэх юм бол таргет тавихгүйгээр стоп лоссоор ингээд шахаад яваад иж болно тийм ээ. Стоп лоссоор ингээд шахаа яваад иж болно. Энэ цэгүүдээ ашиглана уу? Эсвэл юу гэж хэлсэн тийм ээ? Мөн авирж ашиглаж болно гэж хэлсэн тийм ээ. Эсвэл энд арилжаанд орчоод хэсэг хугацаанд харж байгаа дараа нь мөн авирж ашиглаад хөөгд ээж болно. Мөн авирж ашиглаад хөөн гэж бодох юм бол одоо чи энэ шар байна те 15 одоо энэ зурган дээр харж байгаа шүү дээ. Харж байгаа 15 айгу барьдаг байхгүй юу? Олон жишээн дээр танаас хараарай. 15 айгу сайн барьдаг байхгүй юу? Тэгэхээр 15-ын жоохон доор стоп лоссоо тавиа яваад иж болно. 15-ын доор гээл стоп лоссоо шахаал гээл кандл дэшээ явахад тэрийг дагуулаад жоохон дээш нь тэгэл стоп лосс зохигдтол явна те. Магадгүй энэ заримдаа стоп лоссыг чинь 5-10-т нугалж чаддаггүй боломжтой байж магадгүй. Хэрвээ таанаас хүсвэл Google тэгэл 2-1-ээрээ таргет тавиал зохиолоор гарна. Тэр бол нөгөө биднээс хийх нэг амжилттай арилжаа болоод явах хэрэгтэй тий. За ойлгомжтой тий. Тэгэхээр энэ бүх юмыг биднээс хэн хэлж өгөө тий. Бадрах гэж хүн хэлж өгсөнгүү, фэйсбүүкээр хэн нэг хүн хэлж өгсөнгүү тий. Чарт өөрөө чарт жамт бүгдийг хэлж өглөө шүү дээ. Ийм мессежүүд биднээс өгөөд ийн гэсэн үг. За цаашаа явъя. За тренд эргэлтийн ингээд төгсөд байдаг. За мэдээж биднээс флагууд гээд байдаг, баахан triangle-ууд гээд байдаг те. Яг тэднүүсүүд эцсийн болвол те нэг тренд шугамд л байдаг байхгүй юу? Нэг унах тренд байдаг, нэг өсөх тренд байдаг те. Тэгэл тэр ивдэгддэг. Тэгэхээр бол би тэрний тухай бол нэг ярих гэж бодоогүй. Тэрийг бол тэрдээ биднээс нэг ашиглаад байхгүй. Тэгээд явцын дунд бол тэр ойлгогдно. Зүгээр харин тренд эргэлтийн нэг хоёр юм дээр л анхаарал хандуулъя гэж бодсон юм. Би хос эсвэл энэ гурвалсан орой ба ёроол гэдэг те. Ийм юм харах юм бол тренд эргэж байгаа юм байна гэж бодоорой. За хоёрдугаарт нь мөр толгой мөр байх юм бол тренд эргэх юм байна гэж бодож болно. Шууд ингээ хараад бол танаас одоо бол ойлгож байгаа шүү дээ. Биднээс жимсчин оролтонд бол эднээс нэг нөлөө байхгүй. Нөлөө бол байхгүй. Тэгтээ байж байгаа одоо зөө. За жишээлх юм бол энэ зураг мөр толгой мөртэй. Тэгээд мөр толгой хоёрын хооронд хийсэн ёроол
толгой мөр хоёрын хооронд хийсэн ёроолыг холбоод татсан цагаан шугам бол юу болж байна те? Неглайн гэж хэлдэг те. Хүзүү шугам болж байна. Энэ бол тэрийн дэргэлт. Ханш дээшээ явж исэн ийм төгсүүд үүсгэсэн, неглайнаа өвдсөн, тэгээд доош явсан. Яг дараагийнх нь хос ёроол гэж. Ханш доошоо явж исэн ёроол хийгээд буцаж ирж тэр ёроолоо дахиж хийгээд тэгээд дараа нь дээшээ явсан. Тэгэхээр биднээс ханшин дээр иймэрхүү дүр зураг харагдчихвэл ийм юм үүсний дараа голцоо хаашаа явах вэ гэдэг юмыг бас таамаглаж болох нь гэдгийг хэлж байгаа. Энэ хос орой тий. Энэ оройг хийгээд буцаж ирж яг энэ оройгоо хийгээд тэгээд доош явсан. За энэ зураг харин хэлий гэсэн юмыг энд хэлье гэж бодсон. Яг гэвэл энэ гурвалсан ёроол болж байгаа тий. Нэг ёроол хийгээд дахиж ирээд хоёр дахь тэгснээр гурав дахь ирээд тэгээд дээшээ ингээд ерөнхийдөө ханш унж явсан бол одоо дээшээ хандлагатай болчихж байгаа. Тэгтэл энэ гурвалсан ёроол хийснийхаа дараа буюу чиглэлээ би өөрчлөх юм байна гэснийхээ дараа ханш биднээс энэ дөрвөлжин дотор маш гоё байт ирээд өгсөн байгааг харж байгаа бох тийм бооз. Энэ бол маш гоё байт ирээд. Тэгэхээр энд байт ирээдийн боломж үүсэж явах энэ явцад биднээс хараад энд одоо ийм гурвалсан ёроол хийсэн юм чи энэ бай бол үнэхээр магадлал өндөртэй байж магадгүй гэдэг л ийм мессеж бас ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хос орой ёроол эсвэл гурвалсан юм орой ёроол эсвэл мөр толгой мөр. За иймэрхүү тренд эргэлтийн юм хідэн төгсийг бас хараад таньдаг байх хэрэгтэй. Тэгвэл энэний дараа ханш хаашаа явах вэ гэдэг асуудал дээр бол бас арилжаанд ороход тустай. За ийм юм байна. За дараагийн нэг ярих сэдэв бол биднээс арилжаа ба цаг зав гэсэн юм байна. За энэ зураг бол үндсэндээ 3 орон Forex зах зээлийн одоо хандлагыг тодорхойлдог гэж байгаа юм тийм. За ямар 3 улс байна гэхлээрээс Англи, Америк, Япон. За энэ зураг бол нэг өдөр Forex зах зээл дээр хийгдэж байгаа бүх тэр транзакшн буюу хилцлүүдийн хэдэн хувь нь аль улсын ажлын цагаар хийгддэг вэ гэдгийг харуулсан зураг. За United Kingdom 33% гэж энэ том зураг тий. Лондонгийн цагаар 33% нь хийгддэг. Дараа нь Америкийн цагаар Нью-Йоркийн бирж дээр 17% нь хийгддэг энэ том хэсэг. Тэгээд Токио дээр 10% нь хийгддэг. За тэгээд дээр нэмэгдэх нь бол энэ Итали, Денмарк, Швед, Нидерланд, Франц, Швейцарланд, Герман гэсэн энэ улсууд бол Лондонтой юу гэхээр үндсэндээ нэг цагийн бүс шүү дээ тий. Одоо чинь Германы Франкфурт гэхэд Лондонтой нэг цагийн зэрэгтэй явж байгаа шүү дээ тий. Бүгдээрээ нийлээд юу тий биднээс Европын секшн гэж хэлдэг тий. Европын секшн болж байгаа байхгүй. Залгаад Америк орж ирэхэд Америк дээр бол нэмэгддэг ганц нэг Канада байгаа тий. Тэгээд Америк, Канада хоёр, за Канада 3, Америк 17 тэгвэл нэг нийлээд нэг 20 болох юм байна. Япон дээр Сингапур нэмэгдэнэ, Гонконг нэмэгдэнэ. За ингээд нэг хэд болж байна 5 7. За бас нэг 20 хэдэн хувь тийм. Ингээд ер нь нийтдээ нийлээд нэг 100%. За яг энийг ярьж байгаа юм бэ гэхлээрээс би та бүхэнд Лондонгийн цагаар л гээд яриадсан тийм. Лондонгийн цагаар л арилжаа хийх зүгөө гээд. Тэгэхээр энэ маань цаанаа ийм учиртай л байх нь вэ шүү дээ тийм. Ер нь Лондонг, Нью-Йоркийг, Токиог бол дэлхийн санхүүгийн төв гэж нэрлэдэг тийм. Тийм учраас энэ орнуудын ажлын цагаар зах зээлийн хөдөлгөөн бол маш их жимчдэг. Биднээс энэ жимсчнэр хийж байгаа хөдөлгөөн ч гэсэн Лондонгийн нээлтнээс Нью-Йорк хаагдах хугацаанд гэдэл
биднээс одоо олон сайхан хөдөлгөөнүүд харсан тий. Энэ маань яагаад тийм болоод байгаа юм гэлээрээс нөгөө мундаг акулууд чинь нөгөө мундаг зах зээлийн чинь хөдлөгдөг гол цаг нь энэ охно шүү дээ. Тэгтэн биднээс Лондонгийн цагаар унтж идэг юм уу эсвэл өөр юм хийж идэг болвол биднээс арилжаа хийнэ гэж бодоход бас хэцүү л байхгүй. За энийг хэлээд байгаа юм. За энэ зурган дээр за би сайт руу орчихъя. За энэ сайтан дээр хэрвээ та нас зүгээр энэ Global Financial Centuries гэд хийх юм бол нэг мэдээж хин толгойлох бол Лондон 1-д, Нью-Йорк 2-д, Токио 5-д. За тэгээд Сан Франциско 6-д, Чикаго 7-д, Сидней 8-д. За Торонто, Зюрих, Вашингтон DC 12-д. За Бээжин гэхэд 16-д тийм нэлээ. Шанхай 13-д. Тэгээ эднээсээс чинь нөгөө нэг Forex-ийн бивчтэй гэхэлэр чи одоо Лондон, Нью-Йорк, Токио, Сидней л баг шүү дээ, тий. Ингээл гэхдээ бол мэдээж энэ акулууд маань бол энэ бүх газруудад л өөрсдийн гэсэн төлөвлөгч төв бүх юмтай байж л байна да, тий. За ийм дүр зураг байгаа. Тийм учраас биднээс арилжаа хийхдээ энэ цагуудыг сонгож арилжаа хийх нь маш чухал. За тийм учраас миний та бүхэнд бол өмнө ч хэлжсэн одоо ч хэлж байгаа санал болгож байгаа зүйл бол энэ дээрээсээ хоёр дахь мөр тий. Биднээс одоо нэг опшн тодорхойлоод байгаа чартаа бол хандлага гэж хэлж байгаа юм л. Тэгээд хандлага чартаар бол D1-ийг авах хэрэгтэй. Яг арилжааны чартаар бол M15-ыг аваад тэгээд жимсчэн стратегиараа 7 хоногийн 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь өдөр Лондон нээлтнээс Нью-Йорк хаах хүртэл хугацаанд сууж чадах юм бол биднес нөгөө менежмент бүлэг дээр яриад байсан өдрийн лимитээрээ арилжаа хийх юм боломжтой. За энийг ч гэсэн одоо таанаас одоо бол харж л байгаа. Бас нэлээд хугацаа өнгөрлөө оролт нэлээд харлаа тий. Ер нь өдөрт гараал байгаа байхгүй юм их оролт. Сууж чадвал гэсэн үг. Тэгэхээр цаг хугацаа хэрэгтэй гэсэн үг. За тэгээд 5 минутын чартан дээр арилжаа хийж ивэл танаас 4 цагийн чартыг хандлага болгож болно. 1 цагийн чартан дээр арилжаа хийж болно. Тэгэх юм бол 7 хоногийг хандлага болгож аваарай. 4 цагийн чартан дээр арилжаа хийж байгаа бол сарыг хандлага болгоод аваарай. Хэрвээ энэ миний санал болгож байгаа M15 дээр арилжаа хийхээс за тийм цаг зав надад байхгүй байна гэх юм бол тэгээд H1 руу явах нь шүү дээ тий. Тэгээ өшөө зав заа гарахгүй байна гэдэг л H4 рүү явах юм байна. Тэгээд зав заа гарахгүй байгаа бол Forex гэдэг юмыг мартаад тэр завгүй байлгаад байгаа юм а хийгэрэй гэсэн үг тийм ээ. Мэдээж арилжааны чарт чинь томорхын хэрээр хийх арилжааны чинь тоо цөөрөөд явна гэсэн үг тийм үү. За би өмнө насны газар хэлжсэн энэ арилжааны чарт өөрчлөгдлөө гэд биднээсийн арилжааны оролтонд ямар ч өөрчлөлт байхгүй шүү. Бүх зүйл яг адилхан байх ёстой. За жишээлх юм бол хэдүүлээ энэ чи харъя. Түрүүний харж ирсэн зураг те. 3 сая евро хийсний дараа маш сайхан buy оролт. Buy trade-д энэ гэхэд хараа 1 цагийн чарт байгаа байхгүй. Тэгэхээр жимсчин гэдэг маань зөвхөн тэр 5-15 минутын дээр биш. Яг тэр шаардлагаараа, яг тэр дараалалаараа ямар цагийн чартан дээр байж болно. Гарч ирнэ. Одоо шинэ 1 цагийн чарт гэхэд энэ хоёр ойрхон зураас юу хэлж байгаа биднээс те 7 хоногийн эхлэл байхгүй. 7 хоногийн энд хэлсэн юм биш үү? Тэгээд buy zone доо те 7 хоногийн хувьд buy zone доо тэгээд ийм buy оролт. За энэ хараа. Энд сарын нийлт байхгүй юу? 4 сарын 2. Тэгээд 4 сар энд нэгдсэн. Ханшийн төвшин энэ те. Тэгээд 4 цагийн чартан дээр энд маш гоё сейл трейд харж байгаас. Бүх юм яг адилхан. Энэ орыг хийсэн, энэ ёроолыг хийсэн, сейл зонд унсан тий. Тэгээ 1 2 3 тренд чугам өвн авиржууд барьсан, трендээ эвдсэн. Энэ маань ёроол хийснийхээ дараа overbought болсон ингээд
индикаторууд улаасан молаасан pivot татаа таргатаа тодорхойлсон байсан бүх юм яг адилхан. Тэгээ энэ 127-нд очиж зогсож байгаа байхгүй таргат. Тийм учраас time frame томрлоо гэдээ юу ч өөрчлөгдөхгүй шүү. Яг адилхан арилжаа хийгдэнэ. За энэ дахиад евро USD 4 цагийн чарт дахиад сар энд эхэлж байгаа байхгүй 3 сарын 1 ханшинд эхэлж байна. Сарын нээлтийн дэж байна. Тэгэхээр дараа нэг гой бай трейдинг төглөө тий. Ингээд бүх зүйлүүдийг харж болно бүгд яг очиж. Дараагийнх нь дахиад энд бай трейд. Энэ дунд бол арилж байгаагүй. Ягаад гэвэл энэ дор аварсаа болоогүй. Ингээд одоо хоёр маш сайн арилжаа 4 цагийн чартан дээр орж ирж байгаа ч та. За ийм байх юм байна. За энэ мөн одоо 1 цагийн чартан дээр энэ 7 хоногийн нээлтийн болчихж байгаа байхгүй юу. Тэгээд sell зонд уналт 1 2 3 тренд ингээд бүх юм. Тэгээд таргет очиж зогсож байгаа ч та. За ийм байна. Тэгэхээр аль болох цаг зав гаргаад 15 минутын дээр хийхийг бодох хэрэгтэй. Тэгээд чадахгүй бол өдрөө багасгах нэг тохиолдол бий те. За би ярьж 2 өдөр сууя. Тэгээд эсвэл би харж байгаа тайм фреймээ томсгож болно. 1 цаг юм уу 4 цагийг харъя. Тэгвэл би өглөөнийг харчиж болно. Оройныг харчиж болно ч гэх юм. Өдөрт нэг 2 3 удаа нэг цөөхөн цаг зарцуулаад, цөөхөн минут зарцуулаад харчаад ээж болно тийм үү. За ийм зүйлүүдийг хэлж өгье. За дараагийн нэг ярих зүйл бол би өмнө нь бас таавд хэлжсэн нэг пипний үнцэн гэж нэг юм зүйл байгаа. Яг за энэ бол биднээсийн танил хүснэгт тийм ээ. За одоо тэр танил хүснэгтээ гаргаж ирээд за юуны өмнө бол энэ арилжааны нөхцлүүдийг бол бид бүгдээрээ мэдж байгаа нэг дахиж ярих шаардлага байхгүй тий. За 2-1 харьцаатай орох юм байна. 50% магадaltaй юм байна. 2% рисклэх юм байна. За ойлгомжтой. За энэ чинээс 48 арилжаа хийх юм байна. 24 хожих юм байна. 24 хожигдох юм байна. Ингээд 48% өсөлт хийх юм байна. За ингээд ойлгомжтой тий. За ингээд нийт өсөлт нь 48% байх юм байна. За ингээд ойлгомжтой. За энийг биднээс мэднэ. За одоо харин энэ дээр энэ өмнө энэ хүснэгтийг ярихад би та бүхэнд яриаггүй нэг хүснэгт бол энэ пип ашиг гэсэн юм байна. Энийг бол би догт яриаггүй шүү дээ. Тэгээ магадгүй таанаас заримаас гайхчихсан энэ юу юм бол гэж. За тэгэхээр 48 арилжаа хийсэн, алдсан арилжаа нь 24. За энд хэдүүлээ 24-гээ тавьчих. 24 арилжаанд биднээс алдахтаа хэдийг алдаж байна те. Энэ жишээг бол 480-ыг алдаж байна тийм үү. За тэгвэл жишээлх юм бол 12 арилжаанд нь энд хэд байх вэ те 240 ч юм уу. За яг ингэж яриад байгаа гэхээр чинь нөх хідэн тухайн арилжааны стоп лосс хідэн пип байх нь хамаагүй биднээс нөгөө энэ хуваар яриад байгаа учраас те ойролцоод үнэлвэ шүү дээ те. За тэгвэл бас нэг 12 арилжаанд нь тэгвэл энэ 24 арилжаа ямар ч малалгаагүйгээр стоп лосс очиж зогсоход 480 алдагдал хүлээж байгаа байхгүй биднээс. Тэгвэл биднээс эннийхээ 50% нь буюу 12 арилжаанд нь ямар ч малалгаагүй стоп лосс зохиулсан бол 240-ыг алдна. Харин үлдсэн 12-т нь биднээс ядаж стоп лоссоо биднээс нэг 50% багасгаж чадсан бол тий 120 болно тийм ээ. Тэгвэл биднээс энд ямар хэмжээний хэмнэлт гаргаж ийн вэ гэхээр стоп лоссоо хөдөлгснөөрөө биднээс ямар хэмжээгээр алдагдлаа багасгаж ийн вэ гэхээр биднээс 120-аар алдагдлаа багасгаж ийн гэсэн үг. Тэгэх юм бол биднээсийн нийт өсөлт 48 биш 60 болж байна гэсэн үг. Тийм учраас миний түрүүний хэлсэн нөгөө стоп лоссоо хөдөлгөх тийм боломжуудаас аль нэг нь гарсан тохиолдолд эсвэл аль нэгийг сонгооч хэрэгжилж байгаа тохиолдолд те стоп лоссоо хөдөлгөөд рискээ багасгах тийм боломж бүрдсэн тэгээд чи тэрийг хараад сууж байгаа бол юу хийгээд байгаа юм те мэдээж стоп лоссоо нэг пипийг нэг пип гэхгүйгээр л
хөдөлгөөд рискээ багасгах хэрэгтэй байхгүй юу? Энийг л хэлээд байгаа. Нэг арилжаанд болохоороос яг бага байж болно тий. За биднээс яг яг хэдүүл одоо энэ жишээгээр ингэж үзэл дээ тий. За 48 арилжаа 24 гэснээрээ 48 арилжаа 24 гэснээр за яг ингээд бодчих болно л да. 480 хуваах нь тий. Зүгээр энэ бол ойлгохын тулд жишээ шүү дээ. 480 хуваах нь 24. Тэгэхээр нэг арилжаан дээр 20 юм байна тий. Тэгвэл нэг 5 пип хөдөлгөхөд болох нэ тий нэг $5 ч юм уу ядаж хэмнэсэн гэж бодъё л дээ тий. Нэг удаагийн арилжаанд ч дээ тий. Тэгэхээр чи энийг 12 арилжаагаараа ингээд үржүүлэх юм бол эн чинь хэд болох вэ? 60 болж шүү дээ. 12 арилжаагаар үржүүлэх юм бол 60 болно тийм ээ. Чи энийг 120 арилжаан дээр бол эн чинь 600 болно. Гэх мэтээр ингээд нэг удаагийн арилжаан жижигхэн хөдөлгсөн ч гэсэн тэгээ урт хугацаанд бол чи маш олон арилжаан тэгж хөдөлгөж байгаа бол чанд тодорхой хэмжээний бас ашгийг энд бас бий болгоод байгаа байхгүй юу. За энийг л нэг пипний үндэс гэж хэлж байгаа. Тэгээд аль болох тийм боломж гарсан л бол стоплосоо хөдөлгөж рискээ багасгаж байгаарай гэж хэлж байгаа үг байхгүй юу. За ийм зүйл байна. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.